илүү ойлгомжтой болох үүднээс нь хуваагдаад байгаа асуудал нь татвар дээр их байгаа. За миний хувьд бол татвар чи хоёр нэг шатлал байгаа байхгүй юу? Гайлын татвар буюу орж ирэхэд нь авдаг татвар, тэгээд онцгой албан татвар байгаа. Миний хувьд бол ямар байр суурьтай байгаа гэхээр орд тамхиг бүрдүүлж байгаа буюу ялангуяа нөгөө хүүхэд залуучуудаа тамхиталтаас хамгаалах гэдэг том алсын зорилго нь байгаа бол хэрэглээг нь бууруулах буюу тэрэнд давтагдаад байгаа зан үйл, тэр донтоод байгаа зүйлийг нь бууруулах зорилготой байхгүй. Тэгэнгүүт тамхины одоо тэр цахилгаан тамхинд илүү донтоод шүү дээ. Тэгэхээр цахилгаан тамхиа нэгдүгээр бид нар электрон барааны хэрэгслээр орж идэг байсныг нь ямар ч хэлсэн энэ хуулиараа тамхи гэдэг англи руу нь оруулж өгөөд татварыг нь одоо гаргаж байна. Энэ бол энэ хуулийн нэг шинэ одоо гол өөрчлөлт. Хоёрд гэвэл никотин агуулж байгаа гэдгээрээ тэр тамхиныхаа шингэн никотинтай хэсэг дээрээ онцгой татвараа тавьчаад дагалдах тоног төхөөрөмжид ангид нь онцгой татвар төлөхгүй байхгүй. Зөвхөн гайлын татвар оруулаад. Тэгээ энэ дээр би өөрийнхөө байр суурийг юу гэж тайлбарсан бэ гэхээр та нар ингээд хэрэглээг нь бууруулж байгаа юм бол хэрэглээг дэмжих хүчин зүйл буюу өдөөгöd байгаа тэр өнгө төрөх болох дагалдах хэрэгслүүд тэр кейс гэр тэнэглэгчтэн ч гэсэн адилхан онцгой албан татвар байх ёстой гэж хэлээд байгаа. Тэгжээч нөгөө хүн одоо за нэрээ энийг одоо үнээр нь ингэж одоо үнийн нэмээд хөрч хүн амтлаж хон болж штэ. Тэгээд би зүүрлэж тайлбарлаж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл ухаанда архийг одоо архинаас нь татвар авчиж шил өрөнгө нь бол хямдхан байх нь шүү дээ. Гой шилэнд гой өрөнгөнд дуудаг шиг тий. Эсвэл одоо юу гэдэг нь чихэртэй ундаа ярьлаа гэхэд чихэртэй ундааныхаа татварыг нэмчихэд гой савлахааг нь болохоор зүгээрээ гэдэг ингээд чихэртэй ундаа гэдэг. Тэгээд инглээ гэхээр буцаагаад ажлын хэсэг надад юу гэж харуулсан гэхээр бид нар ингээд бичгээр одоо тэр өнгө үзүүлэлтийн хэсгийг ингээ хааж байгаа бараг 75% хортой гэдэг агуулга оруулж байгаа чинь тэр хортой гэдэг агуулгыг одоо нэг тамхин дээр хортой гэж бичиг байдаг шүү дээ. Тэрэн шиг л юм тайлбарлаад байгаа юм л та. Тэгэхээр Монголд ер нь тэр хортой гэдэг бичиг уншснаа тамхи авснаа за хортой мань гэдэг тэрийг хайжсэн тийм хүмүүс байх уу те. Энд чинь ингээд дондолт гэдэг чинь нэлийн өргөн юм асуудлыг хамарч хүн донддог байхгүй юу? Хүн бол ингээд 5 туханд донддог. Ер нь дондолт бол ингээд хүн жоохон тавгууцаад ирэхээрээ 5 тухтай мэдрэмж авахын тулд хийдэг зүйлийг ер нь донтол нэг төрлийн барьсан донтол. Тэгэхээр тэр гоё өнгөтэй юм хэрэглэх те одоо гоё лаг харагдах гэдэг юм уу энэ зүйлүүд нь өөрөө тэр хүүхдүүдэд татаад байгаа болохоос магадгүй тэр дотноо байгаа никотины хувь нь бол харьцангуй нөлөөтэй биш ч байж магадгүй байхгүй. Тэр энийг задлаад ярьдаг ийм одоо судалгаач энэ чиглэлээр нь тайлбар энэ төр сэтгэл зүйч энэ төр байгаагүй мөө л гэж би асуусан. Тэр нэг татвар нь болохоор нэмэгдэхээр бас өөр үндэд одоо жишээлбэл электрон тамхи тэр веб дээр болохоор хэтэрхий өндөр үнэтэй болоод янжуур тамхи арай бага үнэтэй байгаа. Тийм. Яг нь янжуур болон электрон тамхи хоёрын хувьд л ялгаа нь байгаа. Нэг ширхэг янжуурын татвар бол янжуурын тон дээр тооцоолж байгаа шүү дээ. Яг л тэр бид нар нэг ширхэг янжуурыг хэд сорж хайдаг вэ? Тэ? Одоо нэг ширхэг янжуурыг бол дээдл нэг одоо 10 20 сороод хайдаг юм уу та тий? Гэтэл электрон тамхи буюу веб чинь болохоор 50000 сорох 3000 15000 сорж шүү дээ. Тэгэхээр тэр соролт чинь өөрөө донтолтын болон 5 тухтай шинжээрээ илүү одоо хортой учраас тэр соролтын хэмжээгээр татварын дөнгө тооцолдог юм олон улсын туршлага байдаг юм илүү л дээ. Энүүний дагуу сангийн яам болон холбогдох хүмүүс тооцоолоо гаргаад нэмэгдэж байгаа. Гэхдээ энэ бол бидний боцноос маш бага татвар. Өшөө өндөр татвартай. Ер нь бол одоо мөнх сайхан гишүүн хүртэл сүүл төрсэн хүүхдүүдэд ч гэсэн ер нь тамхитын архины болио энэ гэдэг санал хүндэл гаргасан шүү дээ. Зарим орн энийг хэрэгжүүлээ явуулах байхгүй. Тамхи уйтгаа богц ажиллагааг улс орноор хоригдсан орн биш шүү дээ. Сингапур ч юм уу. Бас донтлон шинжтэй гэдэг тийм. Тэгэхээр энэ агуулгаараа уул нь бид нар жоохон юм задгаа чөлөөтэй сэтгэхэд үнэхээр хүүхдүүдэд хамгаалъя гэж боолны хамгаалсан шиг юм ичмэр ахгүй. Тэгэхгүй ингээд нэг юм 20 оронд хийчихэд байгаа юм санагдал байна. Гэхдээ яг нэг огт нөгөө нэг хуйлгүй байсныг бодвол ингээд зохицуулж байгаа гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр одоо энэ хуулийн хэрэгжлийг бид нар 3 жилийн дотор харж ээж дараагийн өөрчлөлт хийх болохоор нэг удаа татвар нь олигтой би бол татварын сайн нэмээсээ онцгой татвар дээр эд ангид бүгд байгаасаа гэдэг юм боталтойгоо нөгөө талдаа зар сурталчилгааны тухай хуулийн дээр нэлийн хатуухан одоо хязгаарлалт байгаасаа гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр яг тэр хүснээрээс ороог бол байгаа. Гэхдээ яг одоо оргуу үсээ үл дээр юм да тий. За